Хай кино бандаа тавтан морилцаа. Өнөөдөр та бүхэндээ Love Between Lines гэх хятад киноныхаа part 2-ыг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа шүү. За швэ ажилгүй хүн чи яах вэ? Унтчихсэн чи найз нь залганаа. Тэрээр залгаад иргэний үнэлгээ аваад хорон дээр очиж бүртгүүлээрээ өвдөх янз бүрийн асуудал гарах юм бол хоронд заавал мэдгдсэн байх ёстой шүү дээ гэж хэлдэг. За швэ маань тэр даруй иргэний үнэлгээ хайсан ч байдгүй. Мэдээж тэр гэртээ орхисон байдаг. За энэ залуу маань байраа түрүүлсэн юм чи мэдээж нүүж ирээ төгнөхөө бодолж байтал швэ хаалгаа зөхөд уушлаараа гүн ирхмээ та миний иргэний үнэлэх наач орхичжээ та надад олоод өгөхгүй юу гэсэн чи энэ залуу бүр сандраад тэгээ швэшүгийн иргэний үнэлхийг олоод хаалгаа жоохон онголоо зөвхөн гараа гаргаад өгдөг юм. За гэтэл швэ маань найзынхаа кафений хүргэлтийг хийж явж байгаад өөрийнх нь байрыг түрээслэлсэн гүн ирхмийг машинаасаа бууж байгааг нь харчихна. Машиныхын дугаарыг харсан чи орон нутгийн дугаар биш ухаан бүс нутгийнх нь улсын дугаартай. Швэ бүр гайхаад юу орон нутгаас ирж манай байрыг түрээслэж байгааг үзсэн. Ямар сони юм бэ гэд байрныхаа гадаа очтол өөрийнх нь амьдардаг байр руу нөгөө залууч явж орж байгааг хараад бүр гайхаж оров. Ингээд тэрээр өөрийнх нь байрыг өөр хүн түрүүлсэлж байгаа гэдгийг мэдж орхих нь тэр. Швэ маанч аав ээжийнхаа гэрт ирнэ. Тэрээр өөрийгөө ажлаас гарсан гэдгээ ээж аавдаа юусоо ч хэлэв. Гэтэл архитектурын нэгэн компаниас швэр ууцтаад ажлын санал тавьдаг. Тэрээр маргааш ажлын харилцаганд урьдаг. Швэ маанч байрыг нь хөлсөлсөн гүн залуу руу яриад байрнаасаа маш чухал зүйл авах хэрэгтэй байна гэж хэлдэг. Түүнийг нь гүн залуу өөрийн найзтай дамжуулнаа. Гэтэл манай залуу швэгийн эд зүйлсийг ширээн дээр гаргаж бэлтэж явахдаа түүнийг архитектор гэдгийг нь олоод мэдчихдэг. За мэдээж түүнийг гэртээ эрэхт нь өөрөө гадуур байр шүү дээ. Нүүр тулахыг мэдээж хүсэхгүй. Швэ маанч маш баяр хөөртэйгээр ажлын ярилцлагандаа ирнэ. За энэ компани нь болохоор архитектур дизайнерын компани бөгөөд маш улстай дээгүүр ордог том байр суурь эзэлдэг компани байна. За гэтэл ярилцлагын явцад швэд захирлын туслахын ажлын санал тавьдаг байхгүй юу? Түүнийг архитектураар авахд тэрхий туршлах баг ерөөсөө бараг туршлахгүй юм байна гэж хэлдэг. Тийм болохоор захирлын туслахаар ажилд орвол бид танд өндөр цалин санал болгоно гэдгийг хэлдэг. За швэ маанч ирсэн шигээ тийм баяр жаргалтай байсангүй. Буцацаандаа өөрийнхөө хийсэн бүтээлийг тээврээ цахилгаан шатанд суудаг. Тэрээр гуйнагтайгаар цахилгаан шатанд байгаа хүнтэй та нэг дээр дараад өгөхгүй юу гэж гуйсан нь энэ компани захирал Фэй байлаа. За гэтэл юу маань энэ байрны айгүй төвхтэй нэг оршин суугчтай таарчнаа. Тэрээр яа танихгүй хүн манай байраар орж гараал яваад байгаа юм дээ. Чир нэг хин инээ тэрэг гэлтэгдэг байхгүй гэсэн чи юу? Би энд байр түрээсэлж байгаа л гэдэг. Гэтэл нөгөөдөг чи хэрэг чи байр түрээсэлж байгаа юм бол яагаад сууг тэр чиний бүртгэл энэ төр байхгүй байгаа юм? Чи үнэ хэлчи. Юу зураад юу тэмдэглээ яваад байгаа юм гээл хайрлал. Нөгөөд чи загнаал амар байжсэн чи гин швэ гараад ирнэ. Тэрээр тийм ээ би энэ хүнд байраа түрээслүүлсэн нь үнэ. Сөөхөд харин мэдгэдгээ мартсан нь миний буруу гэж орсон шуугчдаа цуушлал гуйдаг. За тэд хоорондоо ярилцсанаа. Юу маань швэд яг үнэндээ байраа чинь түрээслсэн хүн би байгаамаа. Би чиний царайг танихгүй биш таньжсэн болохоор зариуд өөр хүнээр байраа чинь түрээслүүлсэн юм. Яг энэ хороололд байр түрээслэх зайлшгүй шаардлага гарсан гэдгээ хэлдэг. Гэтэл нэг мэдсэн чи швэ маань бүр байдаг. Сэтгэлээ нээчихсэн. Би өгөн дизайнер хүн юм л та. Даанч өнөөдөр ажлын ярилцлаганда жоохон таагүй хариу авсан. Дараа гэж мөрөөдлөөсөө хойш ухарсаар байтал мөрөөдөлтөд хүрэх зам минь маш хол болчихсон байлаа. Миний мөрөөдөл дизайнер шүү дээ. Гэтэл намайг захирлын туслахаар авахыг хүссэн гээл нөгөөд чимпүүн зүйл ярьж өгнө. За гэтэл яг үнэндээ швэ маань гадаад руу дизайнерын сургалтанд явах гэж исэн байлээ л дээ. Гэтэл аав нь хүлэн гэмтээд тэгээд мөнгө болон санхүүгийн асуудал зөндөө өссөн болохоор мөрөөдлөө хойшин тавиад шууд л нэг ажилд орсон нь өмнөх компанийнхаа захирлын туслахаар ажиллаж ийсэн юм. Мэдээж 3-4 жил чармааж ажилласны эцэст одоо л ажилласаа гараад жинхэнэ мөрөөдлийнхаа ажлыг хий гэж ботсон боловч түүн дахиад л захирлын туслахын санал ирсэн нь түүнийг үнэхээр гонсойлгосон гэдгээч юуд нэг бүрчлэн ярьж суунаа. Юу ч түүнийг би чиний энэ оюутан байхдаа хийж исэн загварыг чи харсаа. Олон тэмцээн уралдаанд төрүүлж исэн чи аргагүй юм билээ. Үнэхээр сайн хийсэн байна гэж магтдаг. За гэтэл нэг гинтийн зүйл болсон нь швэгийн ээж аав хоёр нь бид хоёр танаад очиж гинэ чи гэртээ байна уу гэд ярьдаг. Швэ байсан газараас хамаг хурдаараа такси барил гэртээ ирээл. Яана би гэрээ дэлгүүрийг ажил дээр мартчихжээ ээжээ гэлдэг байхгүй юу гэсэн чи ээж нь надаа нөөц түлхүүр байгаа мэ гэж зүнхнээсээ түлхүүрийг аваад. За тэгээд гэртээ орноо ээж аваарыгаа давал. Ажлаасаа халагдсан дээр нь байраа түрээслсэн гэдгээ
ээж аав хоёртой хэлээгүй хүн шүү дээ. За охиныхоо гэрт ирсэн юм чи мэдээж ээж аав хоёр нь хоол хийгээд үгүй. Тэрий чин цэвэрлээ, эний чин цэвэрлээ гээл. Нийллийн удах шинжтэй шүү. За шүүшүү маань нөгөө эдэд одоохондоо ирээд хэрэггүй шүү. Гэрт аав ээж байгаа гэж хэлэх гээд гисэн чи өөрөөх нь уцсны цэнгийн дуусчнаа ядчихад. За гэтэл юу ч гэртээ ирлээ. Яг үнэндээ түрэлсэн юм чи энэ байр юугийн гэр шүү дээ одоо. За тэгээ яах юм мэдэхгүй. Юу чин шүүшүүгийн аав ээж хоёртой хоол идэж суур. Шүүшүүч юуг энэ манай хамт ажилдаг хүн байгаа маа надаас нэг бичиг баримт авах гэж ирсэн гэл худлаа хэлээл заяа. Аав ээж хоёр нь бүр юуг жог хараал. Юугээл ажлын газрын хүн гэхэд нь тийм урдын идэхвдээ. Шөнө өрөө болсон цаг нэг сайхан залуу охин нэр нь ирэхэр чинь бүр хардна үсттэй. За тэгээ аав ээж хоёр нь сонин мацуугаад гарan шүүшүү бүр санаа зовсондоо юуг дагуулад гэрээсээ гарлаа. Аав ээж хоёр нь бүр хөөрхөн заяа араас нь цонх монхоор хараад за гэтэл юуч өөрийнхөө нэр дээр түрээсийн гэрээгээ ахиж хиймээрэн. За мэдээж нэмэлт заалтуудтай. Өнөөдрийнх шиг юм тоохгүй байдалтай баймаар ийм байлыг би юус өглөө зөвшөөрөхгүй гэдгээ ч хэлдэг. Харин швэшээ түүнээс уушлах байгаад ахиж ийм явдал юусаа гарахгүй. Гэрээгээ ахиж хийяа л гэдэг. За гэтэл яг энэ швэшэгийн утас дуурайд Dynamism гэдэг компаниас ярьж байна. Та эслийн харилцаанд ирж орох уу гэж асуу. Хөө швэшэ чинь бөөн баяр нь юу гэж хайжууд өсөрч цогчоод. Юу вэ Dynamism-аас намайг ажлын харилцаанд төрлөө штэ. Dynamism-ийн дизайнерууд нь бүр амар алдартай үнэхээр лаг хүмүүс байд. Би энэ компани ажилчдыг бүр шүтэн биширдэг гэл юу гэж хааж байдсан. Бүүн аз жаргалтайгаар баярлнаа. За манай хүний ярилцлагын цаг болж манай хүн чинь хааман ганга хувцас өмсөл ярилцлагандаа очин шүү дээ. Тэгсэн чинь компанийн захирал нь юу байж таардаг. Шүүшүү юугийн царайг хараад бүр гайхдаг заа. Юу вэ? Динамизмын захирал нь энэ хүн байсан гэж үгээл. Нэг хэсэг шоконд орсон боловч ямар ч хэлсэн ярилцлага маш амжилттай хийдэг. Ярилцлагын гадаад хэлмэл одоо 9 шүт юм шалгадаг заяа ажлын туршлага муршлага гэл. Тэгээд ажлын туршлага энтрийн талаар яриад гисэн чинь би хэдий туршлахгүй боловч хизээж сурахаа зогсоож байгаагүй үргэлж суралцаар байсан гэдгээ ч хэлдэг. За шүүш маань сэтгэлээр унаад манай түрээслэгч миний ажлын ярилцлаганд орсон компани босс нь байсан. Ёо би тэр залууг бүр таньдгүй ч хийсэн болоосаа гээл. Нөгөөдөг чинь найстайгаа баахан хов ярнаа. Гэтэл түүнд мэйл ирдэг. Мэйл нь юу вэ гэсэн чи та компани ярилцлаганд тэнцлээ дараа 7 хоногийн нэгтгэс ажилдаа ороорой гэсэн байдаг. Шүүш маань ч ажилдаа орлоо. За ажлын эхний өдрөө шууд захирал өрөөнд дуудагдах нь тэр. Мэдээж юу түүнийг ажлын өрөөнд дуудаад шинэ төсөл дээр ажиллах гэж байгаа. За энэ төслийн бүх материалтай танилцаараа өөр хүнд задруулж болохгүй маш нууц шүү гэж хэлдэг. За тэгээ шинэ ажилтан ирсэн гээд компаниараа оройн хоол иднэ. За бүүнөрөө хундаг туулгатал швэмэнд ганцаараа архиудгүй байхгүй гэтэл хүмүүс жиж архиуд чаддгүй биш үстэй гэсэн чи сандарсандаа нэг хундаг архийг тэр чигт нь уугаад тасраад ойшчих нь тэр. За тэгээд юу захирлж манай гэрээ ойролцоо гэрнэ байд юм байна. Би өргөд өгчигээд түүнийг гэрт нь өргөж өгөхөр боллоо. За тэгсэн чинь нөгөөд чинь машин дотор нь уйлал унжаал инээгээл бүр илгээ юм болон заяа. Тэгснээ бүр сүулдэ унтаад өгнөө. Юу захирлж швэ гэрт нь оруулж өгөхөр шийддэг. Швэшэ баахан марзан үгэл гаргаснаас болоод юу захирлын нэгээстэй. Юу захирлж швэшвэг чирсээр гэртээ оруулаад түүнийг будин дээрээ унтуулдаг. За нөгөөдөг чинь бүр шал тасарсан цай. За швэшэ унтчихад нэг сэрсэн чинь шүнийн 2 цаг болж байна. Яахаараа би энд ирчдэг вэ? Яагаад энд унтчихдаг вүлээ гэл. Рисэн ш тийм бодож байгаа л. Байж итэл харин дээврийн давхарт нь юу захирал хаалганыхаа цаана гацчихсан байдаг. Нэгсэндээ хаалга нь цоож нь гацаад өгчихсэн гэсэн үг байхгүй юу? За энэ хоёр маань дээд давхар доод давхар хоёроос хоорондоо ярилцсан. Юу захирал энэ газрын хуучны тийм онцлогийн шингээсэн загвар нь юу захирлын сэтгэлийг амар татаад байсан болохоор яг энэ хороололд заавал байр түрэлсэж амьдрахаар шийдсэн байлээ л дээ. За энэ тухайгаа шүүшүүд хэлдэг. Шүүшүүч та миний мөрөөдлийн тухай надаас баах юм суусчод арай намайг өрөвдөд ажилд авцсан биш үстэй гэл асуухт нь харин юу захирал үгүй чиний ур чадварыг харсаа л гэж хэлдэг. За гэтэл тэдний өглөө эртлэн ажилдаа иртэл компанийн талаар баахан юм цуурхал гараад тэгээ компани нь Lime гэх компани тендерээс хасагдчихдаг байхгүй юу. За Lime гэдэг нь яадаг вэ гэхээр маш том зочид буудлын төслийг хэрэгжүүлэх гэж байгаа компани. Харин манай Dynamism компани нь болохоор тэр зочид буудлын зураг төслийн тендерийг авах гад энэ Jilun гэдэг компанитай өрсөлдөж байгаа байхгүй юу. Jilun нь болохоор нөгөө хамгийн анх шүүшээ нэг ажлын ярилцлаганд орсон шүү дээ тэр компани. Тэгээд баахан муугад сургал гарснаас болоод компани нь Lime-ны тендерээс хасагдчихдаг.
За юу захирлахтай айгүй аргатай. Заяа лаймны захиралтай уулзах гэсэн чи ерөөсөө цаг зав нь олдохгүй. Тэгээд өөртөө нь ерөөсөө уулздаг байхгүй. Тэгэхээр нэг нь танил ахтайгаа ярилцсанаа. Тэр танил ах нь тэр лаймны захирлыг танд юм билээ. Тэгээд тэр танил ахын охин нутахгүй хурмаа хийх гэж байгаа. Тэгээд хурман дээрээ лаймны захирлыг өрсөн байгаа. Чи тэр боломжийг ашиглаад лаймны захиралтай уулзахгүй юу та? Энэ миний чамд тусалж ятах цор ганц зүйлээ гэж хэлдэг. За швэш манж бүр юу захирлын морин жолооч болцсон. Оройн цагаар хүнтэй уулзахад нь жолоогийн байран за маргааш хурмандны явахт нь хүртэл жолоогийн барайл. Гэтэл юу захирал чи надтай хамт хурманд оролцсноо л гэж хэлнэ. За гэтэл хурманд бүр ингээ хувийн арал дээр заяа жинхэнэ баячуудын дунд үнэн тансаг хурим болж гинэ. За тэгээ хурман дээр ирэл юу захирал маань швэшвэг өөрийнхөө туслах дизайнер гэдгийг хүмүүст онцлон танилцуулдаг. За энэ хурим хийж байгаа эмэгтэй маань болохоор юу захирлын гадаадад хамт сурч исэн найз нь л юм байлээ л дээ. За гэтэл удахгүй өнөөх эмэгтэй дээр нөхөр болох хүн нь ирсэн нь түүний швэшвэгийн цүй тавих гэж байсан залуу нэж таар. Энэ бүгдийг швэшвэ хараад шууд дотор нь мухаараад тэдний хажуунаас холдон газар суун шоконд орсон байдалтай байлаа. Харин энэ үед юу захирал тунд устг хүлж өгөөд хэсэгтээ амарч бай. Би амарч байсан лаймны захиралтай уулзчаад ирэй гэж хэлээд явнаа. Энэ үед швэшвэ маань явсаар Свет бүсгүйдээр очин. Таач богино хугацаанд маш урдан хурмаа хийж байгаа юм байна да гэж хэлснээр киноны маань 6 дугаар анги дуустав. За кино маань таалагдсан бол лайк болон subscribe дараараа дараа уулзлаа. Bye.